When I see this, you, I feel like За толгой. За. Дэжгүй. дэжгүй. Хүмүүс ороод ирсэн байна тий. За тэгэхээр асуулт маань яг юу гэж эхлэхээ би сайн мэдэхгүй байна. Өнөөдөр үзүүлсэн уран бүтээлний нэр нь яг юу гэдгээс эхлэе тий. Яг нь ер нь бол тархиа сунгая гэд нэрлэлцлээ байгаа юм л да. Тархиа сунгая. Сунгая гэдэг нь уртсгая тий. Аха. Ерөнхийдөө уртсгая гэдэг чинь бас нэг өөрийн гэсэн үгний утга юугаараа болохоор зэрэг. За сунгах гэдэг нь ер нь бол өшөөл өргөн үрээгээр юмыг хүлээж авдаг тийм мэдрхүүгээ хөгжүүлээсэй гэсэн. Тийм утгаар нь би бол харж байгаа байхгүй. Аха. Тэгээ яг хуу тэр нөгөө нэг яг энэ үйлдэлтэйгээ яаж холбогдож байгаа гэхээр ерөнхийдөө үйлдэл маань миний нэг бас боддог одоо нэг бас нэг одоо уран бүтээлчийн хувьар өөрөөсөө ингэж яаж байгаа нэг чухал юу болохоор зэрэг юм одоо өдөр болгон хүний амьдралд ингээд тогтсон байгаа энэ нэг өндөрлөг гэх юм да тий. Одоо бид нар чинь нэг өндөрлөгт хүрээд одоо бас өшөж хөгжсөн байгаа даа шүү дээ тий. Тэнгүүт өшөө яаж энийхээ дээдлэл гарах вэ гэдэг л шижрээ процессыг тавьчихад байна. Зүгээр. За. Тэгээд яг хөө тэр юугаа ингээд яг хөө миний хийж байгаа үйлдэл ерөөдөө жоохон тийм жоохон характерны гэх юм уу жоохон хэцүү хатуу үйлдэл хийж магадгүй. Нөгөө талдаа болохоор энэ болохоор айгүй тийм тогтун айнэргүй тэр юун дотроосоо тэр дотор нь ингэж явж байгаа процессоо ингэж үйл хөдлөл болгож гаргаж байгаа байхгүй. Тэрүүгээрээ одоо бидний одоо аюун санаанд гэх юм уу ер нь яг одоо биднэрт те юу хэрэгтэй байгаад байгаа юм юугаа өөрчлөх ёстой юм гэдэг асуултыг бас тавьж байгаа юм. Нэг талаасаа тавьж байгаа нөгөө талаас нь би өөрөө бас тэр асуултыг өөртөө тавиад өөрөө тэрэндээ хариултаа хайж явж байгаа тийм юу болж байгаа байхгүй. Өөрөө яг хайнгаа одоо хамт одоо үзэгчтэй би яг бас зэрэг байгаа гэж нэг одоо би чи ингээд перформанс үйлдэлөө шүү дээ тэр чи ингээд яг ийм амьд юугаар процессор ийм шугамар холбогдож байгаа. Би энэ хизээч ингэж туршихгүй яг ерөнхийд нь боддог энэ үйл хөдөлгөөнүүдийнхээ дүрслийн хиллэгээр одоо зураач өнөхөө юугаар яаж харагдах бол яаж уншигдах вэ гэдэг ерөнхийд талаас нь бол боддог. Гэхдээ тэгээд хизээш одоо жүжиг шиг ингэж давтаж хийж үзнэ гэж байхгүй л дээ. Тэгээд ер нь жоохон тийм шүл амьд байхыг боддог. Тэгээд тэрийгэл гаргалаа явуулж ирсэн тий. Би анзаарсан зүйл юу юм бэ гэхээр энд цаг хугацаа байсан уу? Байхгүй шүү дээ. Ер нь бол яг эн чинь ингээд за одоо яг уу ер нь байхгүй. Яг байхгүй. Одоо энэ яг энэ миний хувьд бол байхгүй. Ялангуяа миний хувьд бол үзэгч хүнд бол бас байдаг гэж магадгүй. Миний хувьд бол яг энэ юм одоо яг юучгүй төлөв гэж бас байгаа. Ер нь бол тий. Тэгээ тэр юучгүй төлөвтэй хийгдэх ёстой ажлуудыг би хийж байгаа, тэрийг бодож байгаа. Тэгээ тэрдээс одоо ингээд за одоо яг ингээ яах юм бол ер нь бол жоохон тийм дуу хоолой гэх юм зүүн совин маягийн тийм юугаар л хийдэг мэдрэмжээр тэгээд ингээд яг ингээд төлөвлөж бодсон ийм элементүүд байгаа л да эн чинь ингээд бас ийм ажил шүү дээ эн чинь тийм эн чинь концепц юугаа боловсруулад яг ийм дистарата яг бол боддог ялангуяа ийм дүрс талаас нь ерөөсөө киноны кадр гэдэг шиг дүрс талаас нь боддог деталь талаас нь боддог гэхдээ чи ингээд яг тавилтан дээр болохоор яг тэрийг их бодохгүй илүү нөгөө филинг мэдрэмж те ер нь бол ингээд бүх юм чи ингээд мэдээл гэж байна те тэрийг мэдлэг болгох гэж байна тэр чи ингээд миний бодохыг хэлээд байгаа байхгүй юу тэгээд тэр чин мэдрэхүүрөө ороод ирэнгүүт чи ингээд тийм шал өөр ер нь жоохон тийм одоо юу гэдгийндээ үзхийг хүссэн хүн үзүүлэхийг хүссэн хоёрын уулзж байгаа цэг дээр ингээд бүр яг ордоотаасаа шүү дээ гэдэг ингээд энэ мөч чиг л би яг мэдэрч тэрийг амттай байлгах те тэрийг ингээд яг өөрийнхөө ингээд гой хүнд яаж өгөөжтэй болон одоо бас цаг үетэй ч бас жоохон холбогддог одоо жишээлх юм бол тэр ус ингээд дууж байгаа шүү дээ те ингээд ус сороод ингээд дуусаад те
Тэгээ ингээл нэг чөлөөтэй барыг цацаач ч юм уу те. Гэтэ тэр чинь мөнхийн бас ам дүр устай байх уугүй юу ч гэдэг юм уу те. Яг одоо нэг болоод байгаа бас цаг хугацаа орон зай усгүйгээр яаж амьд явах уу гэдэг шиг тийм асуултыг бас дотроо бас бодож ил тэр филинг дотроо хийдсэн л явж байгаа гэсэн үг юм бол. Хоёлаа жоохон мэдээллийн чанартай юм яриа л да. За space орон зай сав. Би яг үндэ бол хөх нараар нь мэдээд идэг. Хүмүүст яг ямар одоо мессеж өгөөд энэ газрыг мэдэх боломжтой. Энэ дэр жоохон тодорхой ойлголт өгвөл хэдүүлээ. Яг манай хөхнөр орчин үеийн урлагийг дэмжих одоо энэ төв байгаад байгаа шүү дээ. Энэ чинь маш олон жил болж байгаа. Тэгээд ерөнхийдөө 2026 онд одоо бас өөр юм гисэн сав гэдэг уран зургийн гин ийм орчин үеийн урлагийг дэмжих ийм орон зай галерей байгуулсан байгаа даа. Энэ газар маань болохоор ерөнхийдөө энэ төв шуудангийн дөнгөж хойшихын талд нь эргээд Монтели яг артлт байгаа. Энэ байрны нэг давхарт байгаа. Тэгээд энэ орон зай дээр яг ерөнхийдөө нөө нэг яг тэр нэг хүний таашаал бас байгаад байгаа шүү дээ тий. Таашаалыг хүмүүс нь энд бай. Хүмүүс нь ирэх юм бол яг энэ чи амар гоё цэг жинхэнэ сав болдог орон зай байгаад байна. Одоо энэ эргэн тойрон ч баахан бүтээлүүд байгаад байна. Одоо энэ жишээлбэл ингээд дийл явагдчих ах шиг байна тий. Тэгээ энэ ч одоо яг ингээл хүн яг бас нэг ирж хайж байгаа юунуудаа олох бас цэг мөн шүү дээ тий. Одоо нэг найзтай ч юм уу эсвэл байгууллага дотоод засал масал өөр юу яадаг чинь. Тий ерөнхийдөө яг одоо ингээд ийм орчин үеийн урлагийн бас шин чанартай бүтээлүүд энд байгаа даа шүү дээ тий. Яг тэрийг ирж хайдаг хүмүүсийн хувьд бол яг энд чи яг төв цэг нь болцсон. Эндээс ирж хайж байгаа юм олж авъя гэх юм бол нээлттэй энд манайхан ингээд бүтэн пул тайм цагаар ажиллаад шөөч ПМ авгаа суугаад найз нөхдөйгөө дураараа байхад хамгийн сайхан газар. Бараг дуудлага худалдаа хийж болох юм шүү дээ. Болно шүү дээ тий. За хоёлаа тэгэхээр буцаад ярианд оръё. Би түрүүн бүтээл дээр чинь бас нэг юм 2 3 нэг юм акцент орж ирсэн л дээ. Тэгэхээр асууч болно нэстэ тий. Болно ер нь бол чөлөөтэй шүү дээ. За. Тэгэхээр 10 хэдэн жил гээд талхаах түрүүн жоохон хилээд ах шиг байна. 10 хэдэн жил энэ дэр ингээд энэ хүний энэ хийхин тулд ингэж хийхин тулд ийм 10 хэдэн жил гарч байгаамаа. Чиний хувьд юу гэж хэлмээр юм? Одоо чи ингээд одоо жишээлбэл одоо саний ингээ элементүүдийг ашиглаж байгаа шүү дээ. Энэ бүгдийг олохын тулд тийм олон жил гэдэг ч юм уу. Альсвал одоо ингээл гівгэнд гараад эн чинь ийм амархан штэ гэж хүмүүс хэлж магадгүй штэ тий. Тэрэнд хандаад юу гэж хэлэхгүй. За яг наадах чи болохоор хүн хүнээсээ болдог байх магадaltaй. Яг би бол тэрийг өгөөсөхгүй. Яг миний хувьд бол би одоо 2000 онд Дүрслэг урлагийн нөгөө дээд сургууль төгссөн. Монгол зургийн зураач бакалаврын одоо зэрэгтээ төгссөн байхгүй. Тэгээ яг би Дүрслэгийн сургуульд орохоос 95 онд би орж ил. Одоо тэр чинь 31 жилийн өмнө би яг одоо мэрэгжлийн сургуулийн босгоор алхаж орж исэн байгаа байхгүй. Тэгээ тэр мэрэгжлийн сургуулийн босгоор алхаж орсноос хойш бодох юм бол 31 жил. Яг хөх нар орчин үеийн урлагийн төвдөө таарад яаснаас хойш бол 20 гаруй жил. Яг энэ бүр элементээр ингээд ажилдаг хүмүүстэй таарад найзалж нөхөрлөө дотор нь ороод мэдрээд ингэж хийх юмсан гэж хүсдэг болсноос хойш бүр энэ чи бас 16 жил 16 байгаа байхгүй юу. Тэгэл 16-аас ч өмнө би бүр 13 онд бас би өөрөө перформанс хийж үзэж л байсан л та. Гэхдээ ингээд яг өнөөдрөх шиг юм амжилттай байх яг ямар ч магадлал байхгүй л дээ. Тэр чинь ингээд яг энэ одоо шинэ урлагийн хиллэг элемент тий энэ ч одоо нөө тосон будгийг аваад ингээд будаж ингээд ажиллагаа техник ажиллагаа гэдэг шиг ийм энэ ч өөр одоо шинэ тэгээд ингээд ингэж ажилдаг ийм арга замтай хиллэгтэй өөрөнгөсөн онцлогтой одоо маш тийм дэлгэр одоо маш их тийм олон төрлийг бүгдийг нэгтгсэн маягийн тийм урлагийн төрөл байгаа байхгүй юу. Тэгээ энэ чинь сурж боловсрж яана гэдэг чинь айгүй удаан хугацаа орсон нь бол яг үнэ. Чамаа ингээд яриулаад ингээд сонсоод хоёлаа ярилцаадсэн чи ерөөсөө гадаад үг хэрэглэхгүй. Тэр чинь надад их таалагджээ. Үзэж байгаа хүн юу мэдрээсэ гэж бодоод энийг хийсэн бэ? Одоо энийг нь л би одоо хэлчих юм бол энэ нууц болоо явчих юм болов уу? Юу яах бол чи юу гэж бодож байна? Тэг яг уу ерөнхийдөө бол би зүгээр яг энэ дээр жишээлх юм бол одоо яг өнөөдөр биш үү? Туул голын дагуулаад зам барих уу барихгүй юу гэл хүмүүс хоёр тал болцсон ч юм уу явж байгаа шүү дээ тий. Тэнгүү тэр асуудал болохоор надад айгүй тийм эмзэг тусаж байгаа байхгүй юу? Тэнгүү яг энэ дээр миний хувь хүний өнцгөр харах юм бол
хүн өөрөө нөгөө нэг юунд дуртай юм гэхлээр хүн сайхан байх л дуртай шүү дээ. Ер нь бол хамгийн сайхан байхыг л хүсдэг. Тэгээ хамгийн олон хүнд хамааралтай тэр сайхан байх юм ер нь бол байгальд ихтлэхийдээ хамгийн хамааралтай гэж би бодоод байгаа хгүй. А тэнгүүт одоо тэр бас сая үйлдэлээр гарч байгаа тэр усгүйдэл ингээд сороол ингээд чоржигдлоо дуусгаал те. Тэнгүүтээ тэр савруу цэцэг навч хийгээл те. Тэнгүүт тэр савн дотор ус байхгүй цэцэг ер нь үхэн штэ те. Яг тэрэн шиг хүн өөрөө ингээд ийм амьдрал дээр нь яг ийм бодиттой ийм амир кейсүүд тулгарч байгаа штэ те. Одоо яг бодит нүүрэн дээр бидний ингээд урд тулгараад байгаа ийм юун дээр ингээд за болох л байлгүй дээ. Тэд нар тэгээд мэдээд ингээд судлаад эсэргүүцээ дэмжээд үнэн мөнийг олоод гаргачих واخ гэсний тийм хүмүүст найдсан байгийн тийм найдлага тавиад идэх байхгүй. Би бол ерөөсөө одоо ялангуяа яг энэ бүтээлэр бол бас энэтэй айгүй холбоотой. Миний хувьд бол бас ингээд энийг хүн олж харж чадах юм бол өөрөөсөө нуугдахгүй байх. Ер нь бол ингээд одоо би 40 гар настай байхгүй юу? Хүнд дурлчих юм бол би дурлсан гэдгийг хүнд шууд хэлнэ шүү дээ, тий. Түнс өөрөөсөө нуугдаал ингээд яа би одоо нас явцсан хүнд дурснаа ч хэлэхгүй ч юм уу. Ер нь ингээд өөрийнхөө үннээс нуугдчих болохгүй маа гэдгийг ялангуяа мэдж байгаа, бодож байгаа үзэл бодлоо илэрхийлээд тэр орон зай цаг хугацаа дээр ийм өөрөнгөсөн дуу хоолойтой хүмүүс байгаасаа гэж л би ингээд хүсэж хийж байгаа ерөөдөө үйлдэл гэж бас болно. За одоо нэлээч гэж ер нь бол дөрвөн л асуулт асуулаа л да. Голон асуулт хэрэггүй шүү дээ. Тэгэхээр би одоо яг энэ бичлэгээрээ дамжуулаад өөрөөс чинь зөвшөөрөл амаар юм л да. Боломжтой бол өөрийн чинь урлан ч юм уу эсвэл ажлын байран дээр чинь очиод илүү дэлгэрүүлээд гэдэг ч юм уу те. Сонирхолтой байх болов уу гэж би бодоод байна л да. За. Тэгэхээр таны урлагийн харж байгаа ертөнцөөр бид нэр бас харах боломж байгаа лөө та зөвшөөрөл болгооч. Тийм байгаа. Ер нь бол одоо боломжтой шүү дээ. Би одоо бас өөрийнхөө хийж бүтээдэг, болон бодож явдаг, хүсэж явдаг тийм юм аа хүмүүс төрөх юмсан гэж бас ер нь бол бас бодож байгаа. Тэрийг маань олон нийтэд түгээхэд, олон нийтэд хүргэхэд бас ингээд хамтдаа ингээд ажиллахад бол татгалцах зүйл байхгүй шүү дээ. За, баярлаа. За, баярлаа. За, cheers. За. Урлагийн төлөө те. Үний үнэн байд. Үннээр өөрөөрөө байгаагийн төлөө хийж байгаа шүү дээ ер нь бол. Энэ артистууд төрөний үзүүлсэн Бадам, Болор төвшин одоо манай сайн үзүүлсэн Чинзаагийн үзүүлэлэр бол бараг зарим санаа, зарим үргэлжлээд явж байгаа асуудал нь бол 10 жил өмнөхч байдаг, 20 жил өмнөхч байдаг. Тэгэхээр энэ бол театр урлаг биш шүү, тий? Тайзны урлаг биш. Бид түрүүн тайлбарсан та нартай энэ үзүүлэлрийн ингээд энэ урлаг бол контур урлагийн маш чухал том элемент. Тэр урлагаар энэ залуучууд ингээд ажиллаад өөрсдөө ингээд энийг хийгээд энэ өнөөдөр орон зайгаа нээгээд явж байгаа. Тэгээд би өнөөдөр саяны хийсэн Чинзаагийнхаа саяны ямар хүчтэй мессеж 77-д Уильям шиг хэрнээ супер үзүүлэлт үзүүлсэнд Чинзаадаа баярлалаа.